2010 оны 6 сарын 24-ний өдөр Монгол улсад төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого батлагдсан тэр өдрөөс эхэлсэн төмөр замын дайжинг өнөөдөр ингэж дуусгаж улсын хурлаар хоёр улсын хоорондох гэрийг сойрхон батлах гэж байгаа. За ийм өдөр ирдэг юм байна. За Монгол улсын ерөнхий сайд, хууль зүйн сайд, за туан сайд нараас асуух асуулт байна. Гэхдээ жоохон тайлбар хиймээр байна. 2014 оны 8 сард Монгол улсын ерөнхийлөгч элбэг дөрж удирдах Energy Resource компани сайхан бэлгийн засгийн газар нэг нууц гэрээ байгуулсан. За тэр гэрээ өнөөдөр монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ одоо 5 намын хамтарсан засгийн газар очиж хятад хэл дээр олж ирсэн гэрээг. Энэ гэрээг олон нийтэд ил болгомоор байна. Би эндээс юу хэлэх гээд байна гэхээр шудраг ёсыг нэхэмжилмээр байна. Бүтэн 15 жил. 5 толгойг 100 жилээр хятадын компанид өгөх гэж оролцсон. Улсын хурал дээр тогтоол гаргаж 40 гишүүнийг унагсан. 36 эх орон Монгол улсын эрх ашигын эсрэг ажилласан. За дээрэс нь хятадын компанийг олборлолтод оруулнаа. Төмөр замыг нарийн цэргээр барина гэж улсын хурлын тогтоолын эсрэг явж ирсэн. Одоо харин туан сайдаас асуухад ингэж ойлгож байна. Монгол улсын хуулийн дагуу өргөн цэргээр тавих юм байна. Хил холболтын зардлыг хятадын тал даах юм байна. 5 толгойн хувь эзэмшил рүү дахиж орохгүй юм байна. Олборлолт явуулахгүй юм байна. Жилдээ 20 сая тонн нүүрс авах юм байна. Тийм үү? Энэ зөв. Ингэж ойлгож байна. За Алтан гэрэл сайд ерөнхий сайд хоёроос бол шудраг ёсыг нэхэмжилж байна. 15 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал нэр төрөөрөө хохирсон. Яаж цагаатдах юм? Дээрэс нь энэ хулгайч нартайгаа хариуцлага тооцохгүй мó. Кайманы аралд бүртгэлтэй офшор компанитай Energy Resource гэдэг компани энэ бүгдэд оролцож зохион байгуулж ирсэн. Сая ил болсон. Энэ хүмүүст хариуцлага тооцохгүй мó. Тэр элбэг дөрж сайхан бэлэг нарыг баривчилж авчирч ял тооцохгүй мó. Итэр чи хулгай хийсэн гэдэг нь тухайн үед хуйлдаа хийсэн гэдэг нь одоо ил боллоо шүү дээ. 15 жил гэдэг хүний амьдрал нэг хүүхэд төрүүлээд бүр 15 нас хүртэлх хугацаа шүү дээ. Энд шудраг бусын хонглоор нь чирэгдэж яваад 15 жилийн хууль бус ял тулгуулж явсан хүний хувьд би энэ асуултыг энэ шудраг ёсыг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Энэ олон хилмигцэн хүмүүсээ цагаатахгүй мó. За дээрэс нь Эрдэнэтийн 49% Дубайн гэрээ бүгд яг ийм технологиор хийгдсэн. Бид нар яриад байдаг ямар ч хариуцлага тооцдоггүй. Эсвэл тэр хулгайч нартай хариуцлага тооцож чадахгүй юм бол дархлагдсан хулгайч гэдэг нэг тийм цол тэмдэг өгөөд тэрийг хуралдаа танилцуулаад тэгээд дархлаад явчмаар байх юм. Санжийн баяр гэж нэг нөхөр байдаг. Шүүхээс авилгын эргээр ял сонсцсон, хөрөнгөө хураалгацсан, ялаа эдэлцсэн. Дуртай үедээ Монгол улсын эсрэг геополитикийн бодлогуудыг хамаа намаагүй ярьж идэг. Одоо тэр хүнийг тэгээд тусгай арга дэлчин сайдаар томилхоо ерхий сайдаа. Үгүй үсттэй. Инх сайхан гэд ял эдэлсэн хүн байна. Одоо сайхан бэлэг элбэг дөржгээ эх орноосоо зүхтагаа явцсан хүн байна. Монгол улсыг 15 жил хохироосон, өмнөд хөрштэй нь үл ойлголцол хийсэн, засгийн газар хоёрын хооронд хувийн Energy Resource гэдэг компани зуучилж идэг, 4 янзын гэрээ оруулж ирдэг, хятад хэл дээр үйлдүүлдэг, монгол хэл дээр байсан гэрээг устгадаг. Ийм төрөөс том. Тэрэс нь Монгол улсын ерөнхийлөгчийг өөрийнхөө дохио зангаагаар хөдлөгдөг ийм. За хариулт өгье. Эхлээд Цэвдэржийн Туван сайд. За мөнх хэсгэлэн гишүүний асуултанд хариулъя. За энэ 58 дугаар тогтоолын хүрээнд 12 зүйл залттай одоо гэрээ хэлцээрийг байгуулах үндсэн чиглэл батлаж өгсөн дотор таны одоо саяны ярьсан тодорхой асуудлуудыг бол тусгаж өгсөө. Тухайлах юм бол энэ заалтын одоо үндсэн чиглийн 1-р хоёр улсын засгийн газар хооронд төрийн дээд түвшин тохирсон ижвэрэн хамтын ажиллагааны хэлцээрт аливаа 3 дахь талын оролцоог хэрэгжүүлэх гэдэг байдлаар тусгаж өгсөн. Тэгэхээр шууд засгийн газар хоорондоо дундын зуучилтгүй хэрэгжүүлнэ гэж ингэж ойлгож болно. За энэ дээр мөн одоо гэрээний 3 дугаарт Монгол хятадын хэлийн гашуун цохот ганц сүмд бомтын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд Эрдэнэс 5 толгой компани хувьцаа эзэмшиж байгаа ашигт малтмын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж тодорхой зааж өгсөн.
За мөн протокол дотор давхар 4-3-т China Energy Group-ийн зүгээс 5-7 ордын лиценз хувь эзэмших зэрэг саналыг тавихгүй гэдэг заалтаар орж өгсөн. За олборлолтын тухайд бол эхний 25, 26, 27 онуудад 5 сая тонн, 28, 29 онд 6 сая, 30 оноос жилийн 20 сая тоннд хүргэж олборлох нүүрс худалдаа урт хугацааны гэрээг оруулж өгсөн. За царгийн асуудлыг бол Монгол Хятадын хэлхийн гашуунсгайд ганц мод бомтын хил дамсан төмөр замыг байгуулахад өргөн нарийн царгийн аливаа маргаан дахиж үүсэхгүйг баттах гэж 6 дугаар зүйл заалтан дээр оруулж өгсөн гэдгийг бас хэлье. За дээрэс нь энэ заалтын одоо 9-дүгээрт хоёр улсын одоо хооронд баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд бүгд намт Хятад улсын талд гарсан аливаа алдагдал хохирол болон төмөр замын хил холболтын шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд хэмжлүүлэхгүй байх гэж ийм одоо зүйл заалтуудаар бол тодорхой зааж өгсөн гэдгийг танд хэлье. За оюун сахны алтан гэрэл сайд хариулт өгье. За мөнхөслөн гишүүний асуултанд хариулъя. Хариуцлагын асуудал яаж яригдах юм бэ гэж байна. Хариуцлага бол олон янз байгаа. Эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага гэдэг ч юм уу. Энэ асуудал дээр ер нь эрүүгийн хувьд ямар ч асуудал ярих боломж олцоогүй болчиход байгаа. Манай эрүүгийн хуулийн хөөөлцөх хугацаа гэж нэг зүйл байгаа. Үнэхээр одоо энэ холбогд байгууллагууд нь шалгыг хяны энэний араас явъя гэх юм бол эрүүгийн хуулийн хувьд боломжгүй болцсон. Тэгэхдээ Монгол төрийн бодлого, ой санамж, хэвээр үргэлжлэх ёстой Монгол төр энэ хариуцлага тооцдог аливаа асуудлынхаа хойноос явдаг юм чадамжтай байх ёстой. Ийм ч учраас таны сая жишээн дээр дурдаад байгаа Ухаан хотын ордтой холбоотой асуудал дээр Монгол Улсын засгийн газраас ажлын хэсэг гараад дүгнэлтээ гаргаад энэ дээр хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл байна гэдээ улсын их хуралд өргөн мэдүүлэх гээд ингээд товоо хүлээж гүйцэж хариулъя. За зарим нэг материал тодруулахтай холбоотой ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь энээс хойш түүнээс цааш нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Бүхэл бүтэн стратегийн орд газарт тооцогдох ордтой холбоотой байгуулсан гэх гэрээнийх нь хувь төрд нь албан ёсоор байдаггүй. Энийг хариуцлагатайгаар хэлж байгаа шүү дээ. Ийм байхгүй зарим нэг хүн говь болоод лээ. Үзэхгээр тэр гэрээн төрд албан ёсоор ихээр байдаггүй. Айлын талтай асуудал ярихаар цаанаас бас төрөнд нь төрийн өндөр албан тушаалтын гаруй хэсэг зурцсан гэрээ бидэнд байхгүй гэрээ бас гарч ирдэг. Ийм байдал байж болохгүй. Бид нар эхнээс нь төрийн хувьд өөрийн чадах хүрээндээ шийдвэрээ гаргаад энэ асуудлыг зэгцлээд явахгүй бол цаашдаа энэ асуудал тасрахгүй. Тийм учраас Монгол Улсын засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал тавьж өнгөрсөн хугацаанд хууль зөрчсөн байж болзошгүй ард түмний энэ эзэмших ёстой баялагтай холбоотой буруу шийдвэр гарсан байж болзошгүй. За ерөнхий сайд нэмэлт хариулт өгье. За энэ хугацаа бага учраас өнөөдрийн хувьд 70 жилийн дараа гашуунсгад ганц мод бомб маань ингээд шийдэгдэж байна. Тийм учраас би энэ дээр хэнийг ч одоо шүүмжлэлттэй өнцгөөс бас хэнийг ч зөвтгөх боброотох өнцгөөс харахыг хүсэхгүй байна. Өнөөдөр том зургаараа Монгол улс 70 жилийн дараа 2 дахь бомбтой баталж байна. Олон хилцүүлэг боллоо, тэрийг түүгшүүн гэж хариулах нь зүйтэй. 2003 оны 9 сарын 9-өөс эхлээд анх Монгол улсын засгийн газар одоо Хятадын тал тавьснаас хойш 20 жил 2014 оны 8 сард хоёр улсын төрийн тэргүүн тохиролцсноос хойш 10 жилийн хугацаа өнгөрлөө. Дараа дараагийн бомбтуудаа дараа дараагийн том төслүүдээ ч гэсэн бид нэр мэтгэлцээд явуулах талаас нь харах нь бол зүйтэй. За 5 талын асуудлыг бид оруулж ирнэ. Бас цаасан дээр л тулгуурлаж ярих нь хамгийн зөв болно. Засгийн газар энэ цааснуудыг бэлдэж байгаа. Тэгээд их хурлын гишүүд та бүхэн маань тухайн үед юу болсон бүх зүйлийг цаасаар хараад л өөрсдийнхөө дүгнэлтийг хийх нь зөв байх. Тэгээд хэдүүлээ хамтдаа шүүн хэлэлцэж ярилцах ийм цаг удахгүй ирнэ. Баярлалаа.